сайн байцгаана уу? Сүнсний сэвэл хуудаснаас мэндэлчилж байна. Сайн байцгаана уу? За, өнөөдрийн подкастаараа хүүхэд насны сэтгэл зүй гэдэг сэдвээр ярилцахад бэлэн болсон байна. За тэгэхээр өнөөдөр бид хоёр нэг 2-3 сэдвийг нийлүүлээ ярих гэж бодож байгаа юм. Тэр нь юу гэхээр дотор хүн гэж юу вэ? Эхлэе те. Дараа нэг хүүхэд насны сэтгэл зүй гэж юу вэ? Хамгийн сүүлд нь сүнсний талаар бага зэрэг ярих юм. За тэгэхээр дотор хүн гэж юу вэ гэхээр чи нөгөө дотор хүн гэдэг чинь одоо тухайн хүүхэд эхийн хөвлөд ирсэн цагаас эхлээд тэр хүүхдэд одоо тэр хүүхдийн нөгөө далд ухамсартан суусан итгэл үнэмшлийг хэлээд байгаа шүү дээ. Тий, одоо жишээлбэл бүр тэр байтугай нарийн ярих юм бол нөгөө хүүхэд эхийн хөвлөд ирэхэд ерөөсөө тэгэл тэр чин тэр эхийн одоо тийм ээ сэтгэл санаа шийдвэр тэр бүгд тэр хүүхдэд нөлөөлнө. Жишээлбэл юу яадаг штэ нөгөө зарим ээж чинь заавал энэ хүүхдийг гаргахгүй яах вэ гэл те. Тэрийг хүртэл хүүхд мэдэрсэн байдаг. Тэгээд зарим тохиолдолд нөгөө ээж маань жирэмсэн байхдаа яах вэ? Сэтгэл санааны асуудалтай, амьдралын төрөл бүрийн стресс, бухимдал тэр бүгд бол тэр гидсэнд байгаа хүүхдэд бас нөлөөлнө гэсэн үг. Тийм тэгэхээр одоо нөгөө дотор хүн гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр дотор хүний мөн чанар нь ерөөсө 3 настай хүүхдэд адилхан байдаг гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө за хүүхэд маань гараад ирлээ тийм ээ. Эхээс төрөөд гараад ирлээ. За тэгэл ерөөсө өнөөдөр хүртэл хэдэн нас хүртлээр амьдарч дээ. Тэр хооронд чинь бүхэл ихэнх юм чинь ингээд хүүхэд байхад ингээд бичгтээ далд ухамсарт орчдөг байгаа шүү дээ. Тэгээд тэр орсон юм чи яадан гэхээр нөгөө тэр хүний итгэл үнэмшил болоо суурчдаг байхгүй юу? Хамгийн гол нь. Тэгээд итгэл үнэмшил бол суучаад тэгээд өөрөх нь амьдралыг удирдах гэдэг байгаа юм. Тэр өөрөө их онцлогтой. Тийм. Тэгэхээр одоо тэгээ энэ ингээд нэгэнт ороо суудсан юм чи яах юм бэ гэсэн асуудал гардаг байхгүй юу? Тэгэхээр энийг өөрчилж бас болно л доо нөгөө далд ухамсар суусан итгэл үнэмшлээ өөрчилж болно. Хэрвээ үнэхээр өөрчилж чадах юм бол тэр хүн өөрийгөө шал өөр болгож бас болдог тийм аргууд байна л да. Жишээлбэл одоо цэнагаас би нэг юм асууя. За. Тий чиний хүүхэд насанд тогтсон ямар итгэл үнэмшил байна гэж чи одоогор бодож чинь өөрт чинь ингээд суудсан байсан? Ааха. За би тайлбарлаж хэлье. Өөрийнхөө амьдралын жишээн дээр би айлын том доороо 3 дүүтэй. Тэгээ би яг дүү нарыг төрөхт мэдээж өөрөө болохоор тэрнийг санахгүй байгаа. Дүү нарыг төрөхөд манай аав дүү нарт айгүй жоохомтой бяцхан дөнгөж төрсөн тэр бэбиг айгүй ихлүүлээл, бүвээлээл. Тэгвэл миний дотор хүүхэд тэрнтэй барьцсан одоо үлтэр тийм барьцагдсан мэдрэмжтэй байдгийн. Зөв. Тэр чинь аргагүй л дээ жоохон хүүхэд юм чинь тэгэж ялгаж үзэж гин гэж ойлгохгүй шүү дээ тий. Би амьтан хайрлах төстэй л гэж бодно. Тэгэхээр нөгөө юу яадаг байхгүй юу? Хүүхэд чинь нөгөө нэг тархины хөгжил нь гүйцэд хөгжөөгөө учраас ямар нэг юм чинь хараад шууд шүүлгүүгээр тэгээд өөрийнхөө нөгөө далд ухамсарт оруулцдаг байхгүй юу? Тийм учраас нөгөө нэгэнт ороо суудсан юм чи яах вэ? Тэр чи яг тэр итгэл үнэмшлээрээ л амьдралаа удирдах явна гэсэн үг шүү дээ. Тийм одоо маш их олон зүйл ороо суудсан байгаа шүү дээ хүүхэд насанд. Одоо жишээлх юм бол одоо ингээд өнөөдөр нэг хүнийг аваад үзье нэг жишээн дээр тий. За тэр хүн ингээд янз бүрийн ингээд асуудалтай бай гэж бодъё. Тэгвэл нэг асуудлыг барьж аваад юу яадаг байхгүй юу? Яаж ажилтгүү гэхээр юу яана? Хамт бясалгалд ордог байхгүй нөгөө үнтэйгээ. Тэгээ одоо өнөөдөр ингээд танд асуудал болоод байгаа энэ асуудлыг одоо хүүхэд наснаас чи хайж олж илрүүлье гэдэг. Ингээд ерөөсө явсаар байгаа хүүхэд насн дээр очихоор яг тэр өнөөдөр үүсгэж байгаа асуудлын хүүхэд наснд тэр суусан итгэл үнэмшил дээр яваад очдог байхгүй юу?
Тэгэл тэр яг тэр асуудал дээр нь очиод тэрийн засч янзлахаар өнөөдрийн нөгөө асуудал үүсгээд байгаа юм нь бас засагдж байдаг тийм онцлогтой байгаа шүү дээ. Ид шидтэй юм шиг тий. Тэгэхээр чи нөгөө дотор хүн гэдэг чинь таны бүх итгэл үнэмшлийг биелүүлж хүсэл мөрөөдлийг чинь биелүүлээ явж идэг гэсэн үг шүү дээ. Тий, энэ дээр бол одоо тэгээд яах ёстой юм бэ гэсэн асуудал гарч ирж байгаа юм. Тий. Тэгээ яах ёстой гэхээр нөгөө хүүхдээ одоо энэ залуу эцэгчүүдэд хэлэхэд хүүхдээ гидсэнд ирсэн цагаас эхлээд маш болгоомжтой харьцах хэрэгтэй байхгүй хүүхдийг тий. Манайхан ч одоо ингэж боддог шүү дээ. Жоохон хүүхдийг наа чи юу мэддэм бэ гэл хажууд нь хамаагүй юм ярьдаг тийм ээ. Тий. Өөрийнхөө янз бүрийн стрессийг гаргадаг. Тэгээд өөрөөхөөрөө хүмүүжүүлэх гээд ингээд зүтгээд идэг. Энэ бүгд чинь тэр хүүхдийн далд хумсар дотор ороод ингээд сууж байгаа шүү гэдгийг анхаарах хэрэгтэй байгаа юм. Ер нь далд хумсар хүүхдийн далд хумсар хэдэн настайдаа бүрэлдэж дуустдаг вэ? Тэгээ ерөнхийдөө юу штэ. Гидсэн дотроос эхлээл тэгэл 7 нас хүртэл маш их хүчтэй. За. Ерөөсөө бүхэл тэр хүүхдэд бодогдсон бодол те мэдрэмж бүх юм тэгээд баттаа суучна. За тэгээд 7-оос 14 гэдэг юм. Бас нөгөө нэг шилжилтийн нас гэж тэгдэг те тэр үе хүүхд хэмзэг байдаг. Тэгээд тэрнээс цааш бол гайгүй ерөнхийдөө далд хумсар тэгсхийгээд бараг нөгөө 14-5 хүрээд ирэхээр чи хүүхдийн ухаан санаад тархилгоо нь хөгжөөд те. Бас нэг арай өөрөөр эргцүүлээд тарах тийм үе нэрчдэг байхгүй юу? Чадвартай болчт юм бэ те. Шүүх чадвартай болно. Тэгээд жишээлбэл юу яадаг байхгүй ингээд бүр том болсон хойно шүү дээ. Одоо хамаагүй 50-60 настай байж идэл нэг хүнтэй маргалдаад юм уу муудалцаа тий том асуудал боллоо гэж үзье. Том үн дээр хүртэл. Тэгэхэд тэр ингээд нөгөө хүн аяг гомдлоо шүү дээ тий. Би яагаад энэ хүнд ингээд гомдоод ингээд асуудал болоод байна гэд бодоод бясалгалаар ороод хайхаар нөгөөх нь яг хүүхэд насны дээр нь бас яваад очиждаг байхгүй. Айгүй сонио. Тэгэхээр чинь юу хэлэх гээд байна ихээр ерөөсөө хүүхэд насны сэтгэл зүйг айгүй сайн мэдэх хэрэгтэй байдаг. Тэгвэл хүүхэд наснд хүүхдэд юуг нь анхаарах юм бэ гэсэн асуудал гарч ирдэг байхгүй юу? Хүүхэд эцэг эхчүүдээс юу хүсдэг юм бэ гэж. Тэгэхээр Цэнагийн ярьжсанаас бол харахад хүүхэд яаж яа нөө хайр хүсэж штэ тий? Ерөөсөө дүүнераасаа том ч гэсэн адилхан л хайр хүсэж байна. Тэгэхээр жоохон хүүхэд бол нөгөө хайр хүснэ хамгаалагдсан мэдрэмж хүсдэг байхгүй юу? Яагаад тэгэхээр нөгөө хүүхэд чинь өөрийгөө хамгаалж чадахгүй штэ. Жоохон амтан тий? Тэгэхээр хамгаалагдсан мэдрэмжийг хэрвээ тэр хүүхэд авч чадах юм бол яг уу ядахтаа л айдсан баг бахна штэ тийм ээ. Тэгэхээр би бол бас нэг энэ Европт айгүй олон жил амьдарсан 20 хэдэн жил амьдарч байгаа. Тэгээд Европын хүүхдүүд Монголын хүүхдүүд хоёрыг би харьцуулж боддог байхгүй юу? Тэгэхээр эн чинь нөгөө нэг маш их тийм хүүхдтэй өгж байгаа хүмүүжил нь шал өөр байдаг байхгүй юу? Юунаас хамаарат байна гэхээр нөгөө улс орон болгоны нөгөө ёс заншил тийм ээ цаг уур тэр бүгд нь ингээд өөр болохоор хүмүүсийн тэр бүх одоо хүүхдээ өгөх хүмүүжил энэ тэр бас өөр байгаад байгаа байхгүй юу? Тэгээд одоо ингээ харьцуулаад үзэхээр нэг юм байгаа шүү дээ. Европ хүмүүс чи хүүхдээ гарахаар ерөөхдөө тийм айгүй их бөөцөөлөхгүй тий? Айгүй их тийм сул өөрөөр хүмүүжүүлдэг байхгүй юу? Тэгээд тийм айгүй их загнаж магнахгүй. Бас дураараа талд нь байлгана. Тэгсэн мөртлөө хүүхдүүдтэйгээ их ярина. Тэгээд багаас нь айгүй хариуцлагыг ойлгуулж авчдаг байхгүй юу? Тэгж явж байгаад 18 хүрэхээр нь яг өөрийн бие даалгаад гаргачтэй. Тэр нь ингээд яах вэ? Бидний зүгээс ингээд харахаар ингээд хүүхдэд хайрлахгүй байгаа юм шиг, хитрхи хатууч юм шиг ингээд бодогддог л доо. Тэгсэн мөртлөө 18 хүрэхээр нь хүүхдүүд ингэж хэлдэг байхгүй юу? За чи одоо ингээд юу яалаа насанд хүрлээ. Одоо өөргөө ингээд аваад яв тий. Ингээд судалдаа сураад бие дагаад яваа. Өөрхөө ирээдүг ингээд сайхан өөрөө цогцлоогоод яв. Чи чадна гэд ингэчдэг байхгүй юу? Тэгээ яг уу
ерөнхийдөө энд чинь ихтэй сургуулиуд нь хвчлэн төлбөргүй байдаг учраас хүүхдэд бол сурахад бол тийм их хүндрэл байдгүй, арга эрдэнэ ч гэсэн тийм их зовлонтой биш. Тэг ингээл хүүхд сураал тэгэл өөрийнхөө амьдралыг аваа бичдэг байхгүй. Тэгэхээр энэ Монголд хүмүүс бид нар ч одоо үр хүүхдээ яаж яана гэд ингээ хараад тахаар Монгол эхчүүд ч болохоор юу яадаг. Яг их л хайрлаж байгаа юм л да тийм ээ. Хүүхдээ тэрэл, өстө нэрээ өвөртөө авч унтаал хайрлаа. Яг үн тэр унтахаас тий. Тэгээ хайрлал тэгээ байжсэн яг хүмүүжлэх болохоор бас их хатуу хүмүүжүүлэхээ үзчихдэг байхгүй юу? Тэгжээснаа ингээд нөгөө хүүхд чи 18 хүрлээ 20 хүрлээ бүр насанд хүрлээ хүнтэй суулаа тэгсэн ч гэсэн бид нар нөгөө юу яадгүй орхитгүй нөгөө хүүхдээ тийм ээ хүнтэй суулаа. Тэг араас нь санаа зовоол тэгээд нэг хүүхд шухтаа болохоор хүүхдийг хараал тий. Тэгэл нөгөө гэр бүлд нь оролцоол тэгээд бүр ингээл 30 40 хүрсэн ч те араас нь хөөцөлтөл гүгээд идэх штеп бид нар зарим ээж аав тий. Инхээр чинь бас ялгаа байгаад байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр багаас нь нөгөө хариуцлагыг сайн ойлгуулаагүй тийм ээ нэг талаар тийм бас асуудал байна. Тэгээд бидний нөгөө хит их хайр нь ерөөсөө нөгөө их хайрлцсан болоод хайраа тавьж явуулж чадахгүй араас нь хөөгд ингэж байдаг бас нэг талаар муу талтай юм уу гэж би хардгийг. Тийм нэг ялгаа байдаг. Тэгэхээр Цэнаачи энэ одоо хүүхдийн хүмүүжлэлээр хэлж ярих юм байна уу? Чи өөрийнхөө хүүхдийг яаж хайрладаг өөрийнхөө зүрх сэтгэлээсээ одоо хэрхэн хайраа өгдөг вэ? Өөрөө хүүхдийн хүмүүжил гэхэлэр би нэг өөрөө нэг миний дотоод хүүхэд нөгөө 3 дүүтэйгээ барьцсан учраас яг миний дотоод хүүхэд бас яг ээж үүрэг хийх тал дээр бас айгу маруухан. Тэгээ манай хүүхд тийм ээжтэй өссөн хүүхд бие даасан махруу бодолтой нам суудсан л охин бит шүү дээ. Сайн байна. Тэр чинь л яг Европ маягаар хүмүүжүүлсэн байна шүү дээ. Биеийн даалгаа тийм ээ багаас нь бас болж байна. Тэр нөгөө даалт ухамсараараа тийм юм шиг байл. Би албаар өөрийн бие даалгаагүй тэгэхэд чинь нөгөө яг хүүхдийн тэр дотоод даалт ухамсар нь ээжийнхаа даалт ухамсарыг ингээд мэдрээд исэн баг. Манай ээж ямар хүүхчиг юм бэ гэж бодоод тэг манай ээж хүүхчиг юм чи би өөртөөгөө ингээд эзэн болно гэд. Тий одоо болж л байна. Тэр чинь ухаантай л хүүхдийн шинж штэ тийм ээ. Тий өгийн ухаантай тий. Байглаасаа. Тий. Тэгэхээр хүүхэд бол одоо ингээд сайн судлаад ингээд яриад ахаар ерөөсөө хоёр юм айгуу чухал байхгүй юу? За. Нэг нь хайр, нөгөөх нь хамгаалагдсан мэдрэмж. Тий. Тэгэнгүүт зарим хүүхэд ч одоо нөгөө аав ээжтэй амьдрч чадахгүй ч хүүхдүүд байна тий. Эмээ өвөө дээр амьдрдаг ч хүүхдүүд байна. Гэвтэл тэр хүүхэд ерөөсөө жишээлбэл эмээ дээр өссөн хүүхдүүд юу хүсдэг вэ гэхээр мэдээж эмээ хайрлаа штэ. Тий. Тийм ээ. Гэхдээ л нөгөө ээж аавын энергийн элчин дутдаг гэсэн штэ. Тий, ээж аавын яг энерги элчин дутагдаад тэр хүүхэд чи яг тийм ээж аавын тийм халуун хайр дутагддаг гэсэн тийм. Харин тийм. Ямар ч тохиолдолд яаж ч одоо хайрлсан нөгөө ээж аавын энерги эрчим хайр нь дутагддаг байхгүй юу? Тэгэхээр ямар нэгэн хэмжээгээр л бас тэр ээж аав нь хүндий байсан эсвэл ингэж байхгүй тий хүмүүжүүлэг хүүхдүүд бол далд ухамсарт ямар нэгэн хэмжээгээр л шархвал суусан байдаг. Тий. Тэгээд хүүхдийг биш тэ жоохон багт нь ялангуяа маш их тэрвэрч үнсэж тий чи бол ингээд ерөөсөө энэ хороо дээр ганцаараа биш шүү гэдгийг мэдрүүлэх нь айгуу чухал юм байлээ. Тий. Тэгэхээр одоо хайр энэ хоёрыг мэдэрсэн хүүхд чинь өөртөө айгуу итгэлтэй болчихдог байхгүй юу? Тэгээ айц багтаа тий намайг хайрлах хүмүүс байна. Би ч одоо хамгаалагдсан хүүхд юм байна шүү. Тэгэхээр юунаас айх вэ? Ийм итгэлтэй болдог. Тэгээд миний хувьд болохоор би одоо ингээд барьцагдсан мэдрэмжтэй дээрэс нь айгүй бие даасан багаасаа одоо жишээлбэл нэг юм идрэн штт гэрт жирийн хүүхд бол ээж аавдаа маа энэ идэрсэн та засаараа гэж өгнө үстэй.
Чи би өөрөө засах гэж оролддог байсан гэж хэлээ. Тэгээ бас би айгүй өөртөө итгэлтэй байдаг. Нэг л багаас л би бие даах хэвээр би өөрийгөө л миний өөрийгөө авч явна гэж боддог тийм айгүй өөртөө итгэлтэй төрсөн ш. Тэсэм мөртлөө нэг тийм жоох хөвгч ярьж байгаа нь Яг юу л ахгүй юу. Аа. Ингээд чамааг нөгөө том нь гээд аав ээж чинь их сүйд болохгүй нөгөө дүүнер чи их анхаарал тавиад ахаар би ерөөсөө ингээд бие даах хэрэгтэй юм байна. Би бүхний хийж чаддаг байх хэрэгтэй юм байна. Гэсэн мэдрэмж сурчихгүй юу? Тийм бэ. Яг үү. Тэгэл бүхнийг би чадах хэрэгтэй байл те. Бүхэн дээр ингээд нөгөө нэг хүн амтнаас туссан ч гоохгүй өөрөө хийчих тийм өсөлтөө болцсон байна л да. Тэр нь яг бас болж л байна. Тэр чинь тийм нэг муу мэдрэмж биш л те. Яг нөгөө нэг нохооны аллерги хоёлаа та нохооны айдастай би нэг нохооны аллергитэй гэдэг те. Тэр далд хумсар цуусан юм гэхлээр би багада гудамжны тэр хашаанд гадаа гүйдэг гудамжны нохоо харахаар би өөрийгөө хамгаална гэсэн тийм зориг өөртөө суулгацсан байсан байлээ. Мэдхгүйгээр. Гэсэн чи тэрэн дараа нь ингээл 30 нас гарсны дараа ингээ нохооны аллерги болсон. Стейтээ би тэрнийг ингээл нэг манай ментор тэгж зоригийн чинь цаана том айдас байдгийм аа гэж хэлсэн чи би шууд ойлгоцсон. Үу тийм биш. Гэ ойлгол тэгэл нохооны аллерги ингээл болчихсон шүү дээ. Тэр чи одоо нөгөө далд хумсар суусан тэр сэтгэл зүйн шархуудыг тийм маягаар ингээд өөрчилж зас тийм ээ буцаа суулгадаг байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо ингээд дотор хүн хүүхдийн сэтгэл зүйн талаар хоёлаа товчхон ярьлаа. Одоо сүнсний талаар баг зэрэг ярих гэж бодож байгаа. Манай энэ нөгөө пэйж хуудас маань сүнсний сэрэлт гэсэн тийм нэртэй учраас. За одоо ингээд нөгөө эн чинь энергийн 900 ингээд ирчихээр хүссэн үсээгүй бид нар чинь өөрсдөө хинбэ гэдгийг одоо мэдхээс аргагүй болж ирж штэ. Тэгээ ингээд судлаад ахаар чинь одоо хүн болго ингээд сүнс гэдгээ ерөөхдөө мэдээд байгаа. За тэгэхээр чинь за би сүнс юм бол одоо яах ёстой юм бэ гэсэн асуудал гардаг байхгүй юу? Урд нь бид нар чинь нөгөө загсны эрэнд амьдарч ах чи энэ махан биеэл одоо өөргөө гэж бодчихоол тийм ээ. Мөнгө олох хэвээр амьдралаа сайхан авч явах хэвээр л гэж бодож явсноос биш ямар сүнсээ хөгжүүлээ. Сүнс гэж юу вэ гэж ярьж ерөөс яваагүй байгаа байхгүй юу? Тэгэхээр чи одоо маш тийм чухал хариулт үйлдвэрлэлийн эрен байсан те дараа нөгөө мэдээллийн эрен нөгөө компьютер эрен эхлээд тэгвхлээр дандаа биеэрээ биений хүчний ажил дараа нь болохоор тархаараа те ил ухамсарын тархаараа хүн ингээд бие оршиж ийсэн. Одоо бомбын эрен 2024 оноос бомбын эрен эхэлснээр сүнслэг байдлаараа тий одоо далд ухамсараараа бас юу л intuition гэдэг чинь юу лээ нөгөө зөв савингоороо ажлыг бүтээх тийм ингээ нууц чадвар дээр үндэслэх хэрэгтэй гэж би ойлгосон. Зөв үү? Тийм зөв. Ерөнхийдөө энэ энерги эрен гэдэг чинь юу хүнээс шаарддаг бэ гэхээр энерги аягүй чухал хүчтэй болчихж байгаа байхгүй юу? Хэрвээ та өөрөөсөө муу эрчим энерги гаргаад ах юм бол тэр чинь их үржээ явчихна. Сайн эрчим энерги гаргаад байх юм бол тэр хэмжээгээрээ энерги ч өндөр байна гэсэн үг шүү дээ. Тэгээ одоо ингээд энерги сүнс гэдгийг судлаад ахаар энэ сүнсээ хөгжүүлэх хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу бид нар. Өөр 900 ороод ирж штэ. Тэгэхээр энэ сүнсийг хөгжүүлэхэд юу саад болдсон бэ гэсэн асуудал гарч ирдэг. Тэгэхээр сүнсийг хөгжүүлэхэд мэдлэг, эго, хоол гэдэг ийм 3 юм саад болдог байхгүй юу? Сүнсний хөгжилд. Тий. Тэгэхээр эго гэдэг чинь юу хэлж байгаа юм гэхээр нөгөө хүн дуг нь байх ёстой. Гэхдээ эго гэдэг чинь нөгөө өөрийгөө хамгаалах зэн совин штэ тийм ээ. Хоёрдугаарт нөгөө эго гэдэг чинь нөгөө би бол тийм тий би бол багш, би чинь ээж хүн, инженер хүн тий. Гэт ингээд өөрийгөө ингээд ерөөсөө тийм хайрцагт оруулчихаар хүний сүнс хөгждөг байхгүй юу? Дээр нь штэ энэ сүнсний хоол юу юм гэхээр энерги байхгүй юу?
Тэгэхээр ч одоо энэ энерги хаанаас авах юм хэрэг байглаас аваад нь штэ. Тийм. Байгаль дэлхий тийм ээ орчлон ороогоос энерги аавна. Тэгтэл чинь хүн энерги муутай авах юм бол одоо хоолоор л өөргөд үүрэх гээд үзээд идэг байхгүй. Хоол идэл за нэг сайхан хоол идчихлээ. Гидсэн маань дүүрчлээ гэл те. Ингээ бодчихдаг. Тэгэл одоо би чинь тийм том хүн, би ийм мэрэгчлээ хүн, би гэл ингээд суугаад их юм бол тийм ээ. Одоо энэ эрэндээ бол бас хөл нийлүүлж алхаж чадахгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яаж сүнсийн сэрэлтийг явуулах вэ гэхээр энд чинь нөгөө нэг эгого басах хэрэгтэй байхгүй юу? Жишээлбэл одоо би өөр дээр яаж ажилласан гэхээр нөгөө за би яах вэ хэн байх нь гол бишээ би одоо юу яа би өөрийгөө сүнс гэд бодлоо шүү дээ тий. Тэгвэл миний сүнс нь дотор хүн дээр байгаа шархуудаа хүн мэдэх хэрэгтэй байхгүй юу? Хүүхэд байхад ямар шарх суудсан надад тий. Тэр шархаараа би энэ амьдралаа яаж удирдах яваад байгаа юм гэдэг дээр би төвлөрч ажилласан байхгүй юу? Тэгэхээр нэлээ олон шарх суусан байсан. Тэр бүх шархуудаа амгаагаад эдгээгээд ингээд ирэхээр чинь хүний нөгөө нэг хороог харах нөгөө үнцэг гэдэг нь томроод ирдэм байна л та. Тэрнээс өмнө чинь би л гэдэг байсан байгаа шүү дээ. Одоо би дээрээ төвлөрөн шүү дээ. Тийм ээ. Тэгвэл эгогоо багсгаад тийм ээ. Дотор хүнийхээ тэр шархыг ангаагаад тэгэд хүн соолоо багсгаад ингээд өөрийнхөө сүнсийг чагнаад эхэлж байгаа байхгүй юу? Тийм ээ. Бясалгал хийн штэ мэдээж бясалгал хийгээд бясалгалаар ороод би юу юм бэ тий? Би юу хийх гэж ирсэн болов тийм хорвоод гээд ингээд ирэхээр чинь ёстой нөгөө дотор хүн чинь миний юу их хэвээр хилээд өгдөг байхгүй юу? Тэгээд хилээд өгөхөр чинь одоо ингээд судлаад тахаар юу ядг юм бэ? Би явж исэн чинь бид болчдөг байхгүй юу? Бид нөгөө хүрээнд томроод нь штэ. Тийм бид гэдэгт юу хин ороод байгаа юм гэхээр нөгөө байгаль дэлхий хорвоо тийм ээ. Ургамал одоо юу гэдэг амтан од гариг тийм ээ бүх юм ингээ ороод ирж байгаа байхгүй юу? Тэгээ хүмүүс тийм ээ ингээ бүх юм ороод ирлээ. Тэгэхээр жишээлбэл би ганцаараа юу хийж чадах юм? Жишээлбэл энэ дэлхийн бүх юм байхгүй би ганцаараа бол яах вэ? Агаар байхгүй би яах амьсгалж чадахгүй шүү дээ. Тийм биз дээ. Ингээ би ганцаараа бүхнийг хийж чадахгүй би чи хинч байхгүй юу? Тэгэхээр бид гэх юм бол томроод ирж штэ. Тийм ээ? Тий. Ингээд бие биенээс хамааралтай юм байна гэдгийг мэдээд ирсэн байхгүй юу? Бүх юмнаас хамааралтай юм байна. Би гэдэг хүн чинь тий. Тийм. Тэгэнгүүт би юу хийж чадах юм гэхээр надад бодогдсон байхгүй. За би тэгвэл ингээд би өөр дээр ажилласаар гоо миний сүнс ирсэн бол сүнсэн сэрээгүй явж байгаа хүмүүст энийг ярьж хэлж үгээ тийм ээ. Өшөө олон хүмүүс сүнсэн сэрэг ингээд олон би гэд явж исэн бид болоод бид нар нэгдээд тийм ээ бөөнөрөө хөгжөөд улс их орноо хөгжүүлээд өөрсдийнхөө сүнсийг хөгжүүлээд ингээд ирэх юм бол яах вэ? Бидний бүх юм сайхан болоод ирнэ шүү дээ тийм биз дээ. Тэгэхээр одоо энэ уртлын энэ загсны эрэнд чинь яагаад ингээд Монгол улсын газар нутгийг ингэж ухсан бэ гэхээр нь шүү дээ тий. Тэр дээр сууж байгаа улсууч миний бодлоор сүнсэн сэрэг хүмүүс тийм ээ. Зөвхөн би баяжих хэрэгтэй. Үгүй би энэ нэг суудал дээр байхдаа нэг ахиухан мөнгө хийгээд авчи. Тийм ээ. Хэдэн төгрөг олоо авчи. Энэ одоо хэдэн өөрийнхөө үр хүүхдүүдийг аав ээжгаа л баяжуулчих. Одоо бус нь надад ямар хамаатай гэдэг үүднээс тийм ээ эх орныхоо газар шороог мөнгөөр зарцсан байна штэ. Тэгвэл сүнсээс хэрэгцсэн яах юм? Үгүй энэ газар дэлхий чи надтай нэг юм биш штэ. Тийм ээ? Ингээд харчаар чи юу зарган байтгаад тэр чи хайрлаад хайр үүсээд. Яг үнэ. Тийм ээ? Тэр зүрхэнд ч одоо хайр гэрэл гараад хүмүүсийг хайрлах. Одоо хүмүүсийг би бол одоо хараад ингэж бодчих штэ. Надтай адилхан хөгжиж яваа сүнсэн биш штэ өөрхий. Энэ хүмүүс чинь янз бүрэл одоо сүнснийхээ хөгжлөөр явж байгаа штэ.
Мгм. Сүнсэн сэрсэн ч хүн бай, сэрээгүй ч хүн байна тийм ээ. Янз бүрийн л хүмүүс тэгээд тодорхой нэг шатанд хүрээд сэрнэ, зарим нь сэрэхгүй энэ насааш дуусгаж болно. Тэг ингээд ирэхээр чи нөгөө хүний харах үнцэг томроод хайрын нүд нь нэгдээд гэрэл нь асаад тийм ээ. Зүрхэн үрд нь нэгдэж ирдэг байхгүй юу? Мгм. Тэгээд ийм учраас ингээд өөрийнхөө хэмжээнд мэдээллийг ингэж цинавтер хүмүүст тий өгөхөөр шийдсэн байхгүй юу? Тэгээд хоёрдугаарт ингээд юмыг томоор хараад ирэхээр нь штэ тий айгүй их тийм юмд хүлээцтэй болчт юм билээ. Ямар ч хэцүү юм тохиолдсон айгүй өөр өнцгөр хардаг. Ингээд сүнсний сэрэлт болохоор штэ юу яд юм бэлээ. Янз бүрийн одоо тийм дараа чинь нөгөө хэмжээс ах юмнуудыг хороож ихээс явуулдаг байхгүй чам руу. Тийм дараагийн шатанда хүрэхийн тулд нөгөө хүүхдийн тоглоом байдаг шүү дээ. Левел ахина гээл те. Яг тийм тоглоомтой адилхан хүн хөгжих хэрэгтэй юм билээ. Тэгээ би сүнсийн сэрэлт болчоод ингээ байжсэн чинь гинт нэг манай хүүгийн бие муудаал те би Монгол очоод аюу хэцүү байсан байхгүй нэг хэсэг. Тэгээ би юу гэж ойлгосон гэхээр энэ бол би давж гарах хэрэгтэй даваа. Тэ? Энэ бол надад тийм сорилт өгж байгаа байхгүй. Би энийг бол давж гарна гээл. Тэгээд би яаж давж гарсан гэхээр ингээд шүн ингээд нойр хүрэхгүй нөгөө хүүхдийн бие болохоор чи ямар л 50 унтаад чадахгүй штэ. Тэгэл ороо яаж унтчихсэн гэхээр бясалгал хийгээд бясалгалынхаа хүчээр унтчихсэн. Тэгээд өөрийнхөө дотор үнтэй яриад хүүдэд зориулж 2-3 шүлэг бичиж тийм ээ тэгж одоо өөрийнхөө сэтгэл санааг тайвшруулж юмыг гоёор харж тий тэгэнгүүт ерөөсөө мөнгөний асуудал гарна штэ хүн өвдчихөөр чинь тийм ээ нөгөө мөнгөний блоко тайлцсан байгаа тэр эрчим энергиэрээ бүх мөнгөнийхөө асуудлыг шийдэж ингэж одоо ямарваа нэгэн асуудал босоход тэрний ард гарахын төлөө тийм ээ томоор харж ингэж давж явж ирсэн байгаа. Тэгэхээр хүмүүс сүнсээс ирээчих юм бол тийм ээ ямар ч асуудал ирсэн тэрийг даваад гарах тийм сэтгэлийн тэнхээтэй болчт юм билээ. Тэр нь бас их гоё санагдсан л да. Баярлалаа урт насаа хичээ. Би бол тантай нөгөө зэрэгцээ сургалтанд суусан учраас энэ сэдвээр болохоор ойлголттой байгаа. Тэгээд манай харин энэ хуудсыг шинээр дагж байгаа хүмүүс хэрв та нарт асуулт гарвал энэ подкастын доор ингээ комент үлдээгээд асуултаа асууж болно. Тэгээ бид нар ингээ хариулах болно. Яг үнэ. За одоо ингээд бит хоёрын яриаг ингээд эхнээс нь дуустал үзсэн та бүхэнд талархлаа. Ингээд хүн бүхний хүсэл биелж тийм ээ. Ирээдүйнхээ сайхан амьдралыг бөөнөрөө бүгдөө ингээд цогцлон байгуулахын төлөө хүн бүрийн зүтгэл хэрэгтэй гэдэгт би итгэж явдаг. Дараа уулзлаа баярлалаа. Баярлалаа. Тэгэд манай хуудсыг дагаарай, шеэр хийгээрэй, найз нөхөддөө, гэр бүлийнхэнтэй манай хуудасны тухай ярьж өгөөрэй. Та нартай их баярлалаа. Баяртай.